Сайн бацхан өнөөдрийн мэндийг хүргэе. Жидологи подкастын маань ээлж дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн 52 дахь дугаараар маань мега манийн сонирхолтой кейсийг бол бэлдсэн байна. Магадгүй зарим нь аль хэдийн энэ кейстэй холбоотой маргааныг харсан байж магадгүй. Ямар маргаан сая одоо сүүлийн үед илүү эрчийг аваад байгаа гэх юм бол PUBG Mobile-ийнхаа дансыг цэнгэлсэн одоо бага нас нөхөх биш юм байна. Ер нь насан туршгүй хүүхэд эцэгийнхаа данснаас мөнгө аваад PUBG Mobile гэдэг тоглоомынхаа дансыг цэнгэлсэн ийм кейс. За тэгээ үүний бол бас эцэг их нь бол одоо энэ хилцлийг хүчин төгөлдөр бусдааруулах гад мөнгө эргүүлж авах гэж явж байгаа ийм маргаан бол явж исэн одоо дээд түүхийн захим сайт дээр ч хүртэл нь явж исэн санагдчихэв. За тэгээ энэ кейсийг бол тайлбарлахаар Мегаман бэлтжээ. Гэтэ би бол ер нь PUBG Mobile гэж юу вэ гэдгээс эхлэмээр байгаа маа. За ер нь сүүлийн үед одоо компьютер бейс тоглоомууд тэгээд одоо мобайл геймүүд энэ төр нэлээд ирчийг авд байгаа залуучууд хүүхдүүдийн дунд тэгэхээр одоо энийг дагсан эдийн засаг хүртэл сүүлийн үед би болж байна тэгээд том дэлхийн тэмцээнүүд бас болж байна айгүй өндөр шагналын сантай. За тэгээд мэдээж л яг нэмийн нэг үзэгдэл харилцаа энэ дунд явж байгаа болсон хойно эхнээсээ бол одоо шүүхтэр маргаанууд үсэт эхэлсэн байна. За тэгэхээр энэ удаагийн дугаараар бол яг марлагийн хэлсэнчлэн нэг ийм маргааныг ярихтаа. За тэгэхээр үйл баримт руугаа шууд яваад орчъя. За энэ бол иргэний маргаан байгаа. За хэмжлэгч нь нэг ах байгаа. За энэ ах бол өөрөө байшин барьдаг тийм бригадыг ахалж ажилладаг юм хүн. За өөрөө бол тийм барилгын материал авах зорилгоор одоо өөрийнхөө тэр бизнесийн мөнгө гэсэн үгтэй ийм 68 сая гаруй төгрөгийг өөрийнхөө хувийн дансанд бол байршуулсан байсан юм байлээ. За тэгээд энэ үед нь болохоор өөрийнх нь 13 настай хүү аавынхаа утсыг авч аваад за тэгээд аавынхаа одоо тэр банкны аккаунт руу нэвтрэх нэр болон одоо пассвордыг нь мэддэг байсан юм байлээ. За тэгээд ингэж аваад 4 хоногийн туршид бол энэ 68 сая төгрөгийн дийлэнх хэсгийг нь юунд зарцуулсан бэ гэд. Тэгэхээр энэ PUBG Mobile гэдэг ийм тоглоомын 9 гэдэг одоо зүйлийг худалдаж авахд зарцуулсан байгаа. За тэгээд энэ 9 гэдэг нь болохоор юу вэ гэд. Тэгэхээр unknown cash гэдэг ийм гэдэг үгний товчлол гэх юм уу. За тэгээд энэ PUBG Mobile гэдэг энэ тоглоом дээр ашиглагддаг одоо юу гэсэн үг ашиглагддаг мөнгө гэх юм уу. Энэ PUBG Mobile гэдэг тоглоомынхоо миний ойлгож байгаагаар одоо нөгөө юунуудаа дөрүүдээ ингэж зэвсгэлдэг ч юм уу үе ахта ашигладаг байдаг ч юм уу. Иймэрхүү зүйлийг худалдаж авдаг одоо мөнгө гэсэн үг. Ийм нэмийг яг ингээд бодит мөнгөөр цэнгэлдэг тоглоом юм байна тийм гэсэн үг. Миний үед чинь нөгөө өөртөө гүйж зогсоол тэр засаараа цэнгэлээд явдаг гэсэн шүү дээ. За тэгээд ийм байгаа. Тэгээд нөгөө нэг энэ 9 гэдгээ одоо цэнгэлхийн тулд яадаг вэ гэд. Тэгэхээр мэдээж нөгөө гадны одоо евро мөнгө хөрвүүлээд одоо шилжүүлэх хэрэгтэй болдог ч юм уу тэгэхээр одоо виза карттай, мастер карттай байж цэнгэлэх хэрэгтэй болоод байдаг. Тэнгүүд одоо бага насны хүүхдүүд ялангуяа тийм нөгөө банкны янз бүрийн аккаунт байхгүй, карт байхгүй. Ийм учраас энэ дунд болохоор ямар хүмүүс гарч, ямар бизнесүүд гарч ирсэн бэ гэд. Тэгэхээр ийм цэнгэлэлтийг одоо дундаас нь шимтгэл аваад хийж өгдөг ийм бизнесүүд гарч ирсэн юм билээ. За тэгэхээр энэ 13 настай хүн маань болохоор 10 сая гаруй төгрөгийг болохоор одоо хариуцагч Г гэдэг хүн рүү шилжүүлээд за тэгээд өөрийнхөө одоо юу PUBG Mobile-ийн аккаунтыг цэнгэлүүлсэн. За эргээд дахиад бас нэг өөр хүнд 30 гаруй сая төгрөгийг бас шилжүүлээд мөн өөрийнхөө энэ PUBG Mobile гэдэг тоглоомын дансыг цэнгэлүүлсэн ийм ер нь үйл баримт болсон юм байлээ. За тэнгууд ах болохоор ер нь бол уцаа байхгүй болсноос хойш 4 хоногийн дараа хүүхэд нь ингээд яваад байгааг мэдсэн. За тэгээд цагдаад мэдээж хандсан маш их одоо мөнгө өөрийнх нь данснаас одоо зарцуулалт хийсэн байгаа болохоор за тэнгүүт цагдаагийн байгууллага дээр ерөөхдөө шалгагдаад за тэгээд энэ 35 орчим сая төгрөг болон 10 гаруй сая төгрөгийг авсан хүмүүс нь бол ирж мэдүүлэг энэ төр өгсөн. За тэгээд яасан бэ гэд. Тэгэхээр энэ бол ямар нэгэн эрүүгийн гэмтэргийн шинжгүй байна гэд цагдаагийн байгууллагаас бол гэмтрийн шинжгүй гэдэг үндслээр хэрэгсэхгүй болгосон юм байлээ. Яагаад тэгэхээр энэ хүмүүс чинь хүүхдийн чинь заллаад ч юм уу эсвэл альбан шахалтаар над руу мөнгө шилжүүлгээд мөнгө шилжүүлээгүй хүүхэд чинь бол ингээд өөрөө тийм сайн дурандаа ингэсэн тэгээд эргээд одоо тэр мөнгөтэйгөө дүүцэх хэмжээний 9 гэдэг юмыг бол худалдаа тавьсан. Энэ бол гэмтэргийн шинжтэй юм болох даалгаа гэд хэрэгсэхгүй болгосон юм л. Тэр тоглоом нь үнэхээр тийм их хэмжээний мөнгө шаарддаг
болдог юм шиг байна те одоо хүүхд бол ийм хэмжээний мөнгө нэгэлчээд нэг мөсөн гоё юм авъя гэж бодсон юм байна. Энэ нөгөө юу юм бэ лээ уусаа одоо тийм айгүй үнэтэй би одоо яг буу ашиглагддаг үгүй нь бол мэдэхгүй байна те зүгээр ер нь ингээд YouTube үзэж хахад те нөгөө одоо шинэ буу байлаа гэж бодоход те 5,000 төгрөгийн үнэтэй буу гэж байна 50 сая төгрөгийн үнэтэй буу гэж байна гэдэг ч юм уу те тэгэл тэрнгээрээ ингэж зэвсгэлдэг яг нэг талаасаа нөгөө тэрнгээрээ ингэж өөрийнхөө аккаунтыг хөгжүүлж авдаг хүмүүс байдаг. Эргээд нөгөө аккаунт хөгжүүлчихэд тэрийгэ одоо үнд хүргэж зардаг гэдэг хүмүүс байт юм шиг байна. Тэгэл одоо юу гэдэг тэр 50 сая үнэтэй буун жишээ нь 5 ширхэг дэлхий дээр 5 ширхэг байдаг гэдэг ч юм уу те. Одоо тиймэрхүү нөхцлүүд байдаг байх гэж би зүгээр хувьдаа бодоод тахгүй яг нарийн сайн мэдхгүй тийм. Тэгэл эргээл тэр нь одоо үнд хүрч дарагддаг гэдэг ч юм уу те. Ийм байх шиг байна. Тэгэхээр ер нь ингэж хүүхдүүд нэлээд сонирхдаг байх гэж бодож хүүхдүүд ч гэлтэхгүй ер нь том хүмүүс бас нэлээд тоглодог тийм. За тэгээд ингэнгүүт ах болвол одоо иргэний шүүхэд хандж байгаа би мөнгө алдсан гэд. За тэгэхээр энэ дээр бол ийм хоёр иргэний хэрэг гүйсэн мэдээж 10 саяг авсан байгаа хүн нэг өөр 30 саяг авсан байгаа нэг хүн нэг өөр учраас ах болвол хоёр одоо анхны шүүхтээр хандж байгаа хариуцагчийнхаа юугаар тий хаягаар тий. За тэгээ би бол энэ одоо дугаар дээр илүү тэр 10 сая төгрөг алдсан одоо кейс дээр нь төвлөрч яриад нөгөө кейсийн шийдлийг нь бас яриад явчих. За нэхэмжлийн шаардлага бол маш тодорхой. Энэ нөлөө шилжүүлсэн байгаа 10 сая төгрөгөө бол энэ ОГ эд дээр дансыг цэнгэлж өгсөн хүнээс гаргуулъя гэдэг нэхэмжлийн шаардлага ах бол гаргадаг. За тэгээд үндслээ бол юу гэж хэлдэг вэ гэж тэгэхээр за иргэний хуулийн энэ бол нөгөө нэг бас иргэний хуулийн суур одоо юунуудыг зарчим гэх юм уу те тийм ер нь нөгөө суур зохицуултуудыг барьсан. За ингэхдээ бол иргэний хуулийн 17-гийн 1 гэдэг даалт дээр болохоор яадаг вэ гэдэг тэгэхээр 7-оос 14 хүртэлх насны одоо этгээд бол иргэний эрх зүйн зарим чадамжтай гэж тодорхойлогддог. За тэгэхээр 7-оос 14 хүртэлх насны этгээд бол тэ өөртөө хохирлохгүй бөгөөд химигт биелэх ахуйн чанартай тийм жижиг хилцлээс бусад хилцлийг өөрийн хуульч нөхцөлүүлэгч буюу эцэг хасран хамгаалагчийн одоо юунаар зөвшөөрлөөр хийнэ гэдэг ийм зохицуулт байдаг. За тэгэхээр энэ дунд яг одоо юу гарч ирж байгаа те иргэний эрх зүйн чадвар болон чадамж гэдэг ийм суур ойлголтууд гарч ирж байгаа. За энэ бол бүх ер нь одоо салбар эрх зүйдээр ингэж суур болж идэг нэг зүйл байгаа гэдэг. Одоо хүний чадвар чадамж гэдэг те. За тэгэхээр эрх зүйн чадвар гэдэг бол яг төрснөөр эхлээд нас орсноор дуусгар болдог ийм зүйл байдаг. Энийг бол хинч хаанаас ч хязгаарлах боломжгүй. Тэгэхээр хүн бол ингээд насан туршдаа эрх зүйн чадвартай байдаг гэсэн үг. За харин эрх зүйн чадамж гэдэг нэг ийм ойлголт байдаг. За энэ бол юуг илэрхийлдэг вэ гэж тэгэхээр за энэ хүн бол өөрийнхөө үйлдэлээр тэ тодорхой хэмжээний эрх олж аваад эргээд үүрэг хүлээх чадварыг бол хилдэг. За тэгэхээр ерөнхийдөө ингээд улс орон болгон тодорхой насыг бол зааж өгдөг. За тэгэхээр ерөнхийдөө нэг 18 наснд хүрснээр за Монгол улсын хуулиар бол 18 наснд хүрснээр бол эрх зүйн одоо бүрэн чадамжтай болдог байгаа. За тэгэхээр мэдээж 18 нас хүртэлх одоо тэр чадамжийг тодорхойлох шаардлага үүсэнтэй. За 7-оос 14 нас бол зарим чадамжтай гэж. Зарим чадамж гэдэг нь юу илэрхийлдэг вэ гэж тэгэхээр 7-оос 14 насны одоо хүүхэд бол тэ өөртөө хохирлохгүй химигц бэлэх тийм ахуйн чанартай жижиг хилцлийг хийж болдог тийм. Бидний яг нөгөө гэрээ хилцэлгээл тэгэхээр ингээд заавал гар үсэг зурдаг айгүй хүнд гэж бодоод байдаг боловч бид нар дэлгүүр буугаад талах авч байгаа, дэлгүүр буугаа сүү авч байгаа. Энэ бол ингээд эрх зүйн харилцаа дунд нь явж байгаа. За жишээлх юм бол татлах худалдаад авч байгаа энэ бол тэгээ химигц биелж байгаа шууд хэлцэл болдог тий. Би мөнгөө өглөө эргээд надад талахыг нь баруун зүүн нэрээ солисон гэдэг шиг тий. Тэгэхээр одоо юунууд 7-оос 14 насны хүүхэд бол ийм одоо хэлцлүүдийг бол хийж болдог байх нэ гэж үзнэ. За тэгэхээр кейс дээрх хүүхэд маань бол яг хилцэл хийхдээ хэдэн настай байсан бэ гэдээ аваад үзэхээр 12 нас 4 сартай байсан юм байна. За тэгэхээр энэ бол яг эрх зүйн юунд бол зарим чадамжтай буюу нөгөө сая дурдсанчлан өөртөө хохирлохгүй химигц биелэх тийм жижиг хилцэл хийж болно. За гэтэл хүүхэд бол тэ 10 сая төгрөгийн зүйл худалдаж авсан гэдэг чинь бол яавч ахуйн чанартай жижиг хилцэл биш ээ гэж одоо аав нь хэлдэг. Тийм учраас иргэний хуулийн 56-гийн 1 рүү очдог. Одоо дараах хилцэл хүчин төгөлдөр бус байна гэд 56-гийн 1-ийг хууль зөрчсөн буюу хууль зөрчсөн хилцэл бол хүчин төгөлдөр бус байна гэж үздэг. За тэгэхээр энэ бол энэ бага насны хүүхэдтэй одоо тэ зөвшөөрөл авалгүйгээр энэ өндөр
хэмжээний мөнгөнд үнэтэй хилцэл хийсэн байгаа нь бол энэ бол хууль зөрчиж хийсэн хилцэл эцэгийнхэн зөвшөөрлийг аваагүй байна гэж үзээд за тэгээ энэний үр дагавар бол яадаг вэ гэхээр 56-гийн одоо 5-д зааснаар нөгөө шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх ёстой. Боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй гэж заасан. Тэгэхээр ийм учраас бол мөнгө авъя гэж ингэж хэлдэг. За хариуцагч буюу нөгөө UC гэдэг байгаа зүйлийг цэнгэлж өгдөг О гэдэг хүн байгаа. За энэ хүн бол өөрөө юу юм бэ лээ? Facebook дээр тийм пэйж хуудастай. За тэгээ тэрнгээрээ болвол ингээд нийтэд нээлттэй. За тэдийн хэмжээний UC цэнгэлт авах бол одоо би шимтгэлэн тэдэнд өөрөг аваад ингээд цэнгэлж өгдөг мөдөг гэдэг юм ханштай юм байлээ. За тэгээд энэ хүн бол яг юу гэж хэлдэг вэ гэдэг. Тэгэхээр ерөөхдөө ингээд одоо UC цэнгэлжүүд олон улсын карттай байх ёстой. Карта яг энэ UC худалдаж авдаг. Би буруу дуудчихж магадгүй Metaspy гэсэн баха ийм онлайн сайтад карта холбосон байх ёстой. За тэгээ эргээд тэр худалдаж авдаг онлайн сайтаа тий хэрэгжилж чаддаг ийм хүн байх ёстой болоод идэг. За тэнгууд ер нь Монголын зарим хэрэглэгчид бол одоо картгүй гэдэг шалтгаанаар эсвэл тэр одоо сайтаас нь худалдаа авалт хийж чадахгүй гэдэг шалтгаанаар бол ингээд надаар дамжиж тэнэглэлт хийлгэдэг. За би бол тэгээ мэдээж эн чинь тэнэглэлт хийж өгч чинь би ингээд картаараа мөнгө гаргаж дамжуулж байгаа. Би тодорхой хэмжээний одоо тий ажил хийж байгаа учраас тэрнийхээ одоо тодорхой хэмжээний хөлсийг бол аваад ингээд цэнгэлж өгдөг. За тухайн өдөр энэ хүүхд бол юу яасан? Худалдаа авалт хийя гэд ингээд юу яасан? За тэнгуут нь мэдээж одоо ердийн нэгтээ 10-20 мянган төгрөгийн цэнгэлт биш байсан учраас би бол Facebook профайл руу нөрөө шалгаж үзсэн. За тэгсэн чинь төрсөн он сар өдөр нь бол 1999 онд төрсөн гэдэг ийм одоо юу тийм мэдээлэл байсан. За тийм учраас би бол энэ чинь тий 25 6 настай ийм хүн байна гэж үзээд насны хүрсэн хүн байна гэж үзээд цэнгэлтийг нь бол хийж өгсөн гэдгсэн. За тийм байгууллага дээр юу яаж хахад тий шалгуулж яхад бол юу яасан цагдаагийн байгууллагаас ингээд гэмтэргийн шинжгүй гэж бол үтсэн миний энэ одоо цэнгэлж өгж байгаа энэ үйлдэлийг тий. За тийм учраас болвол би энэ хүний аккаунтыг нь бол өөрийнх нь шилжүүлсэн мөнгөний үнэтэй тэнцүү мөнгөөр цэнэглээд өгсөн шүү дээ тий. Наад хүний чинь мөнгө бол ингээд UC олоод данс руугаа орсон байгаа. Тийм учраас энэ хэмжлэгийг нь хэрэгсэхгүй болгоод өгөөч гэдэг ийм хариу тайлбар. Анхны шүүх болохоор юу гэж үздэг вэ гэд тэгэхээр худалдаа авах гэрээ энэ хоёрын хооронд явсан байна. За мөнгө өгөөд тэгээ UC гэдэг юм бол худалдаж авсан байна гэж үздэг. Тэгээ худалдаа авах гэрээний зүйл бол заавал бит зүйл байх шаардлагагүй учраас энэ UC гэдэг зүйлийг худалдаж авсан. За тэгээд ингэхдээ бол 9 сая төгрөгийг нь бол гаргуулад за 1 сая төгрөгт холбогдох хэсгийг нь бол хэрэгсэхгүй болгодог. За ингэхдээ юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр за 90-ийн үеийн 243 буюу худалдаа авах гэрээний зохицуулалтаар болохоор ямар нэгэн бит байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг бол худалдаа авахчийн өмчлөлт нь шилжүүлээд за тэгээд худалдаа авахч талаас бол үнийг нь төлтгөө ийм үүрэг хүлээдэг. За ийм үүрэг хүлээд ийм гэрээ энэ хоёрын хооронд явсан байна. За гэтээ хүү бол иргэний үеийн түрүүнд урьдчилан 17-д заасан зарим чадамжтай этгээдэд хамаарч байна. За тэгэхээр энэ бол өөрт нь одоо эрсдэл үүсэхгүй тийм одоо хилцлийг л хийх ёстой байж таардаг. За гэтэл худалдаа авах гэрээний үнийн дүн чинь 10 сая төгрөг байгаа учраас энийг ингэж тайлбарсан байлээ. Тухайн үед мөрдөгдөжсэн одоо хөдөлгөөний өсний доод хэмжээнээс бол тий бараг 20 дахин их байна. Тэгэхээр энэ бол химикс биелэх ахуйн чанартай хэлцэл биш байна гэдгээ хөдөлгөөний өсний доод хэмжээтэй ерөн зүгээр харьцуулж ууж тайлбарсан ийм тайлбар явсан байлээ. За тэгэхээр энэ бол нөгөө иргэний хуулийн юу яасан бэл 56.1.8 заасан цогтдийн зөвшөөрлгүй хийсэн хэлцэл гэж үзээд хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж үздэг. Эцгийн зөвшөөрлгүй. Тийм. За тэгээд хүчин төгөлдөр бус хэлцэл юм чи өгсөн авснаа буцаана буюу 10 сая төгрөгийг нь бол буцааж өгөх ёстой гэж хэлж байгаа. Гэхдээ эргээд нөгөө тэр аав чинь хүүхдээ хараа хяналтгүй орхисон өөрийнхөө утсыг ашиглах боломжийг бүрдүүлсэн учраас тэрэнд нь бол одоо 1 сая төгрөгийг ногдуулаад гэх юм уу те. Тэгэхээр одоо тэр гин бурууд 1 сая төгрөг ногдож байгаа учраас 1 саяыг нь бол хэрэгсэхгүй болоход 9 саяыг нь бол энэ О гэдэг хүн бол одоо гаргаж өгөх ёстой болох нэ гэдэг ийм дүгнэлтийг хийсэн. Анхны шүүхийн хууль хэрэглэж. Тийм, анхны шүүх бол иймэрхүү байдлаар хууль хэрэглэж тайлбарсан. Тийм. Яг хөө энэ дээр зүгээр асуултын нэмэлттэй хэд хэдэн зүйл байгаа нь тий.
худалдан худалдаа авах гэрээ яг мөн үү гэж үзэхээр бас хэцүү те. UC гэдэг зүйл нь бол одоо тэр O гэдэг хүний өмчлөлийн зүйл биш те. Тэр хүн шилжүүлж байгаа зүйл нэгдүгээр биш байсан учраас худалдан худалдаа авах гэрээ гэдэг тайлбар дээр нь бол асуулын тэмдэг нэгдүгээр. Хоёрдугаар худалдан худалдаа авах гэрээ байдгиймаа гэж үзэхэд те нөгөө 40 гэрээ 56-аар 40 төгөлдөр болцохоор чинь өгсөн авснаа буцаах харилцаанд орно. Тэгэхээр мөнгийг нь шүүх буцааж өгөө гэж хэлж байгаа бол эргээд нөгөө талдаа UC-гээ чи буцааж өгөө гэдэг одоо дүгнэлт хийх ёстой шүү дээ. Тэгсэн чинь тийм дүгнэлт хийгээгүй харагдчихсан. Тэгэхээр за нэг ийм агашны шүүх дүгнэлт хийжээ. За тэгээд энэ одоо кейс маань давтаалтагчны шүүхтэр очсон. За тэгээд энэ давтаалтагчны шүүхийн юу шийдвэрийг нь бол яг дугаар муугаараар нь янз бүрээр нь хайж үзээд бол олоогүй. Ер нь л нөгөө цөөн тохиолдолд угаасаа техник асуудлаас ч гэдэг юм уу те ингээд ороогүй асуудлууд эсвэл нөгөө дугаар энтрээ цифр зөрүүлсэн ч байт юм уу иймэрхүү зөрүүнээс болоод ер нь олдохгүй байх тохиолдол байгаад байдаг. Яг нь шийдвэр нь олдоогүй ч гэсэн хяналтын тогтоол дээр за давхул ингэж шийдсэн гэдэг нэг хэсгээс нь ер нь бол юу яхад дүгнэхэд агашны шүүх бол 9 саяг гаргуулад 1 саяыг хэрэгсэхгүй болгоцсон. За тэгсэн чинь тэрийг нь болохоор давзаалтагчны шүүх 5 саяыг гаргуулад 5 саяны хүчингү болгосон ийм шийдэл хийсэн байгаа. За ингэхдээ юу гэдүгэ гэж тэгэхээр хариуцагч бол PUBG Mobile тоглоом UC сэнгэлт хийдэг ийм үйл ажиллагаа явуулдаг. За ингээд Facebook-ээр бол хүсэлт хүлээж аваад тэгээд өөрийн данс руу шилжүүлсэн мөнгнөөс ашигаас удгаж аваад үлдсэн мөнгийг нь цаад сайт руу шилжүүлээд те. За тэгээд эргээд тэр хүнийх нь цахим тоглоомын хаяг руу буцаа шилжүүлсэн байна те. Ер нь ийм харилцаа явсан байна. За энэ харилцааг бол иргэний хуулийн 399-ийн нэгт заасан даалгаврын гэрээ гэж үзэхээр байна гэж хэлдэг. За даалгаврын гэрээгээр яадаг вэ гэж тэгэхээр одоо даалгавар гүйцэтгэгчд гэдэг нь болохоор даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс тэр хүнийхэн зардлаар тодорхой үйлдэл хийж за тэгээд гэрээнд заасан бол өөрөө хөлс авдаг ийм зүйл хийдгээ. За тэгэхээр энийг кейс рүү хөрвүүлээд үзэх юм бол юу яасан бэ? Өөрөө бол энэ даалгаврыг гүйцэтгэснийхаа хариуд одоо 1% юм уу 10% энэ шимтгэлийг өөртөө авсан. За тэгээд одоо энэ захиалж өгсөн энэ 12 настай хүүхдийн нэрийн өмнөөс гэж байгаа нь болохоор одоо тэр данс руу хийж байгаа үйлдэл нь бол энэ хүний нэрийн өмнөөс үйлдэл байна гэж ингэж хэлж байгаа. За тэгээд мэдээж за энэ бол гэрээнийх нь харилцаа нь бол даалгаврын гэрээ байна. За тэгээд мэдээж тэр гэрээг байгуулах үед бол хүүхэд одоо түрүүн хэлсэнчлэнтэй зарим чадамжтай байсан. Тэгэхээр ер нь бол хуульчны төлөөлөгчийн зөвшөөрлөхгүй хийсэн учраас хүчин төгөлдөр бусах хэлцэл байна гэж дүгнж байгаа нь бол ижилхэн. Үр дагавар нь бол ялгаагүй болж байна. За тэгээд яг хөө хэдийгээр PUBG Mobile-ыг бол Монголд хуулиар хориглоогүй те. За тэгээд ингээд тухайн этгээдийн хүсэлтээр тоглоомын эрхийг цэнгэлж байгаа боловч энэ хариуцагч О гэдэг хүн бол яг энэ Facebook пэйжтэй байгаад байгаа энтрийг харахад бол тогтмол ийм үйл ажиллагаа явуулт юм биш үү. Тэгээ тогтмол энэ үйл ажиллагаанаас орлого олж ийн тэ. Тэгэхээр эн чинь бол яг тэр хүнийг насанд хүрсэн үгүй юу гэдгийг энэ зүгээр Facebook руу н орж харахаас одоо давсан шалгалт хийх үүрэг бол энэ хүнд байна. Жишээлх юм бол энэ хүүхдийн одоо иргэний үнэлгийг нь иргэний үнэлгийнхаа зургийг явуулаа гэж хэлэх үүрэг байсан биш үү гэж хэлээд байгаа байхгүй тий. Тэгэхээр эн чинь орлого олж байгаагийн хувьд байнгын тогтмол эрхэлж байгаагийн хувьд энэ бол арай жоохон өндөр түвшний үүрэг энэ О гэдэг байгаа хариуцагч хүлээх ёстой байжээ гэж хэлж байгаа. За тэнгуүтээ нөгөө талаараа нэхэмжлэгч маань өөрөө бас хүүхдэд анхаарал тавих үүргээ биелүүлээгүй те өөрийнх нь мөнгө данснаас те 10-20 саяараа мөнгө гараад явж байгаа 4 хоног те энэ хүн юу хийж ийсэн те магадгүй ингээл мөнгө гараал явхад энэ хүн таслан зогсоох үйлдэл хийсэн бол те тэр цаашаага 9 цэнгэлдэг тэр гадны вебсайт руу шилжихээс нь өмнө магадгүй таслан зогсоох боломжтой байсан. Тэгэхээр ингээд аль талд үүргээ биелүүлээгүйгээс энэ нөхцөл байдалд ирсэн буюу ингээд энэ нөхцөл байдал үүссэн байна. За тэгэхээр ер нь бол энэ хоёр талын хоёулынгийнх нь бурууг 50-50% байна гэж үзээд тэгэхээр 5 сая бол тэр хүн нь гаргаж өг эргээд юу нь болохоор аав болвол тэ 5 сая төгрөгийнхээ хариуцлагыг өөрөө хүлэе гэж байгаа гэдэг ийм дүгнэлт хийсэн ба. За ингээд хяналтын шатны шүүх рүү очиж байгаа. За хяналтын шатны шүүх бол шүүхүүдний хууль хэрэглээний зөрүүг арилгая манайх гэдэг ийм үндслээр хүлээж авч байгаа. Яагаад тэгэхээр нэг нь бол яг ижилхэн харилцааг нэг нь бол худалдаа авах гэрээ гэж үзээд байна. Нөгөөх нь даалгаврын гэрээ гэж үзээд байна те. За тэнгууд нэлийн өргөн үрээний судалгаа хяналтын шатны шүүхтэр хийсэн. Ингэхдээ бол одоо энэ
PUBG Mobile гэдэг байгаа тоглоомын одоо энэ тоглоом чинь нэг талаасаа одоо үйлчлэгээ үзүүлж байгаа гэсэн үг тоглоомын үйлчлэгээ үзүүлж байгаа гэх юм уу те тэрийг хүн нөхцөлийг нөхлөөн зөвшөөрөө тоглож байгаа гэдэг үүднээсээ одоо үйлчлэгийн нөхцөл зэргийг нь юу н татаж авчирч шалгасан байгаа юм. Одоо тэр дүрм журмыг ингээд хараад үзэхээр болохоор юу байд юм бэ? 9-ийг байна уу? Одоо тэр худалдаа тавцсан байгаа буугаач байна уу те эргэж зарж борлуулж морлуулах дээр нь одоо хязгаарлалт тавьд юм байна. Тэр тоглогч бол өөрөө дансаа 9-ээр цэнэглээд тэгээд өөрөө тэр худалдаа авалтуудаа хийгээд тэрийг өөрөө ашиглах ийм одоо дүрм журамд нь зохицуулт байна. Тэгсэн чинь тэгсэн чинь энэ дунд болохоор О гэдэг ийм хүн орж ирээдтэй ингээд хориглоод хязгаарлалсан байхад орж ирээд энэ хүний одоо тэр PUBG Mobile гэдэг цахим тоглоомных нь тэр дүрмийг нь баримтлахгүйгээр эргээд эн чинь ингэж анхааруулга гарч ирж байгаа шүү дээ данс цэн хэлэхэд тэр анхааруулгыг эргээд тэр хүүхдэд ийм анхааруулга байгаа шүү гэдгийг хэлэхгүйгээр мэддэхгүйгээр үүсэж байгаа тэр үүсэж болох сөрөг үр дагаврыг нь урьдчилж тооцоолохгүйгээр тэгэд өөрөө тоглох гэж байгаа бусдын тэр худалдаа авах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлснийхаа улмаас ашиг олох хэрэгсэл болгоод за тэгээд бүр нийтэд санал болгоод тэгээ ялангуяа насан туршаагүй этгээдтэй ингэж харцж байгаагаа огт хэвтлэхгүйгээр тэ удаа дараа ийм их хэмжээний мөнгийг дансандаа авч ингэж байгаа чинь өөрөө юу байна одоо буруу байна гэж үзэж байгаа. За тэгээ нөгөө талаараа энэ 12 настай хүүхэд болоод Ог гэдэг энэ хоёрын хоорондын тэр одоо харилцаа тэр гэрээ юу вэ гэдэг дээр болохоор юу гэж хэлж байгаа вэ гэж тэгэхээр яг мэдээж нэг талаасаа мөнгө аваад нөгөө талаасаа 9-ийг шилжүүлээд байгаа энэ хоёрын хооронд бодиттой үйлдэл ингээд хийгдээд байгаа боловч насан туршаагүй тэр хүүхэд өөрийнхөө үйлдэлийг ухамсартайгаар одоо ойлгоогүй тэг бүрэн дүрэн ойлгоогүйгээр энэ одоо зүйлийг хийж байгаа учраас энэ бол ямар нэгэн гэрээний харилцаа энэ хоёрын хооронд үүснэ гэж үзэх хүнслэхгүй гэдэг дүнэлт хийж байгаа. Тэр өн шал үүдүүлж. Тийм аа. Худалдаа авах гэрээ даалгавар явж байснаа. Эрхтүү харилцаа үүсэхгүй. Тэгэхээр гэрээний харилцаа үүсэхгүй. Эрхтүү харилцаа гэж бол хэлээгүй. Тийм. Гэрээний харилцаа үүсэхгүй гэхээр одоо энэ хоёрын хоорондын харилцаа чи гэрээтэй төстэй харилцаа байсан юм уу? Тэгээ эргээд нөгөө гим хор үнслэхгүй өрөмжчих байсан юм руугаа орох боломжтой харагдаад байгаа. За тэгэнгүүтээ за энэ хоёрын хоорондын тэр хийгдсэн байгаа юм чинь гэрээ бол биш ээ. Тэгэхээр гэрээний шаардах эрх гэрээтэй холбоотой юмыг бол хэдүүл огт харахгүй нэ гэж хэлчихэж байгаа. За тэгэхээр иргэний уулын 497-гийн нэгт бол те бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эсүүлдэхгүйгээрээ гим ор учруулсны этгээд бол энэ гим орыг хариуцсан арилгах үүрэгтэй гэдэг зөвцөлт байна те гим орын зөвцөлт. За тэгээ энийг бол юу гэж тайлбарлаад байгаа юм бэ гэхэд тэгэхээр бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэлэр гэж байгаа. Тэгэхээр одоо энэ хүний үйлдэлийг юу гэж үзэж байна гэхээр тэр хүн одоо цаашаа PUBG Mobile гэдэг энэ тоглоомын дүрм журамтай танилцсан болвол тэ магадгүй санаатай танилцаагүй бол болгоомжгүйгээр тэ өөрийн үйлдэлээрээ энэ хүний 10 сая төгрөгийн гимор учруулчихжээ гэж юу н тайлбарлаад тийм гэж хэлгээд байгаа. За тэгэхээр юу ачжээ өөрийн энэ үйлдэлээрээ уг нь хоригдсон үйлдэл байгаад байдаг. Тэгсэн чинь энэ бол өөрийнхөө үйлдэлээрээ хүнд 10 сая төгрөгийн хохирол учруулчихжээ. Тэгэхээр энэ хүн бол 10 сая төгрөгийн хохирлыг хариуцаж арилгах үүрэгтэй гэж хэлээд гэхдээ нөгөө талаасаа энэ хохирол үүсгэхэд одоо тэр нэхэмжлэгч аавын хит болгоомжгүй үйлдэл бас нөлөөтэй байгаа учраас одоо юу ярьж байгаа юм те энэ гин бурууг нь дэнсэлж үзээд яаж шийдэж байгаа вэ гэд тэгэхээр 50-50 гэд бочиж байгаа. Тэгэхээр ер нь яг нөгөө юуны хувьд те үр дагавар шийдлийн хувьд бол давхтай ялгаагүй болчихж байгаа ийм юу болсон мэлээ кейс болсон гэх юм уу. Одоо тэгэхээр нөгөө 30 эдэн саяхан ч гэсэн адилхан яг ингээл гимор гэж үзээд 2% дуусгасан гэсэн үг үү? Тогтоол нь бол яг төстэй, шийдэл нь бол яг одоо юуных нь юу байна. Тэ хариу нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байна гэд гэтээ бас айгүй сонио хяналтын шатны шүүх болохоор юу гэж дүгнж байгаа гэхээр давх нь ерөөхдөө төстэй шийдсэн. Хоёр давх нь хоёулаа даалгавар ингэрээ байна гэж шийдсэн. Тэнгүүд энэ кейс дээр 10 сая төгрөгийн хэмжилттэй кейс дээр болохоор ямар ч гэрээ байхгүй гэж хэлчихэж байгаа шүү дээ тий хяналтын шатны шүүх. Тэнгүүдээ шууд гим орлоо очиж байгаа. Тэгсэн чинь 35 сая төгрөгийн хэмжилттэй кейс дээр нь болохоор хяналтын шатны шүүх нэрлэгдээгүй гэрээ байна гэж үздэг байхгүй юу. Даалгаврын гэрээ гэж хэлэхэд бол хэцүү. Яагаад тэгэхээр
заавраар нь үйлдэл хийгээгүй гэж үздэг. Тэр хүүхэд за чи яг одоо энэ сайт руу ингэж ороод инг гэдэг ийм заавар хооронд нь яваагүй учраас даалгавар ингэрэй гэж үзэхгүй гэж хэлээд гэтээ нэрлэгдээгүй гэрээ бол байна гэж үзэж байгаа. Тэгээд нэрлэгдээгүй гэрээ байгуулагдсан гэж үзэнгүүтээ бас одоо ийм юуны гим буруугийн хуваалт яв тийм хийгээд тэгээд 50 гээд тэгэд би бас харин жоохон гайхаад байгаа байхгүй юу ингээд хэдий шийдэл нь ижилхэн төстэй боловч яг ийм тайлбарууд нь хоорондоо жоохон зөрүүд гэх юм уу? Хууль хэрэглээний хувьд жоохон эцсийн юг бол гаргаж өгөөгүй юм шиг бас санагдлаа тий. Жишээлбэл одоо юу нийслэлд чинь энергийн давтгалзны шүүх нэг л байгаа. Тэнгүүд яг бүрэлдэхүүн нь одоо өөр байхыг бол үгүйсэхгүй. Гэтэ одоо 1 2 шүүгч давхартай үгүйсэхгүй. Тэр тохиолдолд хууль хэрэглээ бол нэг одоо ижилхэнтэй гарч ирэх бол илүү бүрэн боломжтой болно шүү дээ. Усан дээд шүүгч нэг л байгаа. Тэгээ танхим нэг л байгаа. Танхим дээр одоо бүрэлдэхүүн нь өөр биш л бол нэг шийдлээс гарах хэрэгтэй болж байгаа тий. Яг нөгөө үйл баримт өөр байгаа тохиолдолд шийдэл өөр гэж болно тий. Гэтэ яг энэ хоёр кейсийг харж яхад 10 саятай кейс дээр нь энэ бол ингээд бүр Facebook пэйжтэй тэгээ энээсээ нэм байнгын орлого олдог шинжтэй ийм байдаг. Нөгөө 35 сая төгрөгийн хэмжилттэй кейс дээр нь яадаг вэ гэд тэгэхээр нэг удаагийн шинжтэй тийм байнгын одоо ийм тэнэглэлт гэж мөнгө олдоггүй ийм нэг юу байсан. Тэрэн дээр тэр бол гэхдээ үйл баримтын хувьд шийдэл яаж нөлөөлөх вэ гэд тэгэхээр тэр хүн тийм яг нөгөө шалгах үүрэг нь хэр байсан бэ гэдэг дээр л очиж харах гэдэг. Тэгээ би бас харин уг нь нэлийн уншаад нэрэл яг хоёр жоохон зөрүүтэй энэ даа. Тэгэд би нөгөө бүрэлдэхүүн нь өөр байсан юм уу гэд харсан чинь яг хяналтын шатны бүрэлдэхүүн 5 шүүгчтэй байгаагаас энэ хоёр кейс дээр 3 шүүгч бол ижилхэн л байсан юм бил. 2 шүүгчл өөр бүрэлдэхүүнд нь ингэж орж исэн. Тэгэнгүүт бас сонио. Одоо энд бол гэрээний харилцаа үүсээгүй гэж нэг дээр нь хэлснэ. Нөгөө дээр нь бол нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүсчээ гэж хэлээд байгаа. Гэхээр бас жоохон сонирхолтой байгаад. Тийм байна тийм. Тэгээ ер нь бол бас ер нь яг одоо хуулийн салбарт ажилладаг хүмүүсийн хувьд орж хараад ер нь тайлбарууд энтрийг нэлээд дэтэлний харуулах сонирхолтой кейс санагдсан. Тэгээ мэдээж нөгөө шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ энтер дээр бас нэлээд ингэж судалгааны эргэлтэнд оруул сонирхолтой кейс санагдсан. Бидний хувьд бол яг ингээд нэг миксд байдлаар тий зүгээр энгийн хүн ч гэсэн нэг сонсоод нэг ийм кейс гарчтэй гэж ойлгох байдлаар за мэдээж хуулийн салбарын нэг ийм гарсан юм гэж ойлгох байдлаар ерөнхий танилцуулж байгаа учраас нэлээд дэтэлний юм руу ороогүй байгаа. Нөгөө талаасаа одоо энэ дээр сонирхолтой нөгөө 9 бол тэндээ үлдчихэж байгаа тий тэр хүүхдийнхаа дансандаа үлдчихэж байгаа тий. Тэгэхээр энэ дээр одоо ингээд нууц бол биш те ингээл фэйсбүүкээр ийм цэнгэлт одоо ганцхан энэ PUBG Mobile гэдэг дээрч биш байх бодвол нөгөө Mobile Legend энтергээл янз бүрийн тоглоомууд байдаг. Тэднэр дээр ч гэсэн ийм төрлийн үйл ажиллагаа явж байгаа гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр ийм төрлийн үйл ажиллагаа хийдэг хүмүүсийн хувьд юу н харахад те хэрвээ та бага насны хүүхдийн дансыг цэнгэлээд өгчвөл энэ маягаар кейс явах юм бол эргээд та дансын ч цэнгэлж өгөөд тэр мөнгө одоо хэрвээ энэ буруутай байгаагүй тохиолдолд таавал 100% төлөхтэй болчихж шүү дээ. Тэгэхээр ийм эрсдэл байгаад байна. Тэгвэл таны хийж байгаа наад тий цэнгэлэлт хийж тий орлого олоод байгаа бизнес чи ер нь зөв рүүгээ орчиж шүү дээ. Яг уу эргээд бас юугаараа харахаар тий том зургаараа харахаар эн чин та бизнес болгоод аж ахуйн үйл ажиллагаа болгож байгаа бол танд үүргүүд ирнэ. Эргээд та татвар төлөх харилцаанд энэ ингээд орох хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр тэрийгэ зөв хийхгүй байна гэж байгаа чинь таны ийм UC нөгөө юуны одоо тоглоомны данс тэнгэлж дундаас нь мөнгө аваад байгаа үйлдэл чинь явж хууль ёсны болох уу эргээд шүүхтэр та очиход та охирох нь байх шүү гэдэг рүү орж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр тэрийг бас анхаарч хэрэгтэй байна да гэж бодсон. Тийм гэхдээ бас яг өөрөө шийдсэн шиг бүр гэрээний харилцаа байхгүй гэж бол дүгнэхэд хэцүүлэн тий. Гэтэ яхаарахгүй нөгөө 13 настай хүүхэд бол зарим чадамжтай нүд чадамжтай болчихж байгаа. Гэтэ яг би юу юм байна гэж бодсон. Одоо яг энэ тоглоомнуудын яг нөхцөлийг нь л нарийн харах хэрэгтэй болчихж байгаа. Ягаад тэгэхээр Монголын хуулиар бол энэ хориглогдохгүй шүү дээ. Би чамд мөнгө өгснөө чи юу яая би чиний дансыг ашиглаж байгаагийнхаа хувьд чамд нэг 100,000 төгрөг өгч чи энэ нэг 20 сая төгрөгийг цааш нь шилжүүлээд өгөөч гэдэг харилцаа бол байж болно тий. Энийг байнгын чийж мөнгө олж болно тий. Гол нь юу болчихж байгаа вэ гэж тэгэхээр эргээд нөгөө юуныхаа энэ тоглоомныхаа үйлчлэгээний нөхцөл дүрм журмаар эн чинь зөвшөөрөгдөж гинүү үгүй юу гэдэг
чинь ер нь явж эргэлтийн цэг болчихж гинүү гэж хараад байгаа. Тэгээд нэмэх нь байнгын одоо үйл ажиллагаа явуулж байгаа бол эргээд тэр жоохон хүүхэд байна уу үгүй юу? Жоохон хүүхэд юу нэг тоглоом тоглож болох юм уугүй юу гэдгийг хянах үүрэг мөрөг гээл бас үүргийн барилт явж болох байна. За нэг ийм кейс гарчээ. Тийм би мэдээнүүд нь хальт хараад өнгөрсөн гэхдээ нарийн ороогүй. Байлаа сайн ойлголоо. Тэгээ гол нь ихтэй угаас нөгөө ийм тоглоомуудыг жоохон сонирхдаггүй болохоор яг нарийн очих нөгөөс ойлгохгүй байсан л да. 9-ийн юу юм бол яагаад ийм үнэтэй тэнд аваад байгаа юм бэ? Тэр мөрөнд жоохон ойлгохгүйсэн чинь эргээд яг уу аккаунтаа зардаг ч юм уу тэрнээс өөрөө дахиад ашиглах боломжтой ч юм уу тиймэрхүү илүү бизнес тал руугаа болцсон гэж магадгүй л. Тэгээ яг угаасаа энэ нөгөө e-sport-ийн Mobile Legends ч юм уу PUBG энэ өөрөө аягүй тийм ашигтай ажилдаг салбар юм билээ шүү дээ e-sport чинь. Тийм болохоор угаасаа ийм хэмжээний бэлэн мөнгө хэрэглэх нь аргагүй л гэдэг юм байна л да. Тэгээ хүүхд бол бас л амар штэ тий аавханаас шууд тэдэн саяыг авснаа цэнэглүүлж мэнэглүүлээд л тэр хэмжээний мөнгөний дүнг бол 13 настай хүүхд бол мэднэ тий. Тий. Тиймээс юм шүү аав ээжтэй бас хүүхдээ хараа хэлтэй болохгүй л тий. Яг хууд нөгөө талдаа зүгээр нэг юм юуных нь нюансыг нь харж байхад хэргийн нөхцөл байдлынх нь нюансыг нь харж байхад одоо тий хүүхэд нь 4 хоног уцыг аваад явцсан байхад аав байхгүй. Тэг яг нөгөө ярьж байгааг нь харахаар ах одоо эрүүлж үлэхэд тэр дунд ороод гарцсан марцсан жах шиг тий. Тэгээд ингээд харахаар ер нь хүүхдтэй нэлээд хараа хяналтгүй байна гэдэг нь ер нь шүүх бас нэлээд анзаарч харсан юм шиг байна. Тэгэд тийм ч утгаараа одоо юу гэдэг аав ээжтэйгээ одоо юу гэдэг хараа хяналттай ойр дотн байдаг хүүхэд бол юу 10 сая төгрөг тусгай хуулуулна гэдээ бүр зүрхлэхгүй үстэй тий. Тэнгүүд бас тэр хүүхэд ингээд аав одоо яах вэ гэдэг тийм бас төхөө байсан байна гэдгийг хараад тэгээд хүүхдтэй бас анхаараач гэдэг үүднээс нэг юм юуны хуваарлт хийгээд байгаа юм шиг харагдсан 50-50 гэдэг хуваарлт. Тийм шүү дээ. Угаасаа хүүхдээ учруулж байгаа охирлыг асраа хамгаалагч тий юу эцэг хэлүүрээ хариуцсан шүү дээ. Тий. За нэг юм сонирхолтой кейс байлаа. Тэгээд яг нөгөө айгүй тийм юу ярьсан баг. Хүмүүсийг амар confused болгохоор тий яг нэг юм яг шууд шийдэл. За энэ зөв байж байгаа гэдэг юм яриаггүй. Тийм юм байсан. Тэгээд та бүхэн сонирхвол бидэд линкийг нь холбочихсон байгаа. Тэгээд ийм байна. Тэгээд энэ удаагийн дугаараа энэ үргээ дуусгая те. Тийм. За баяртай. Баяртай.